Нэг масаа гэсэн. Үгүй хоёр масаа. За сайн байцгаана уу? Амар минь байцгаана уу? Шаман код подкастын сонсогчдоо. За өнөөдөр хөх нороод бүлхмийн тэргүүн гурван зарин гэх захиур зарин андийнхаа өргөнд ирсэн байна. Шаман код гээд бөөнөртөө ярилцлага хийдэг подкаст хийгээд байгаа гэд өмнө дуулгаж байсан. Тэгээд өнөөдөр сайхан ер нь бол манай дуулгаж байсан ч одоо л сонсож байна л дээ. Ер нь бол иш тийшээ шеэрлэхгүй ерөөсөө эхлээд нэг хитэн дугаар бэлтчихэд тэгээд дараа нь хүмүүс рүү шеэрлэе гэж бодоод байгаа. Тэгээд манай подкаст Шаман код гэдэг шиг хүний дотоод кодыг тайлах мэдрэмж хуваалцдаг. Зүгээр л та өөрийнхөө мэдрэмжийг бидэрт хуваалцаад тэгээд юуны тухайчилж болно. Гэхдээ мэдээж Шаман код гэдэг утгаараа бөөмөргөлтэй холбоотой асуултууд манаас одоо асуугаад явна. Энд одоо хөх нөрөө бүлхмийн одоо удирдах зөвлөлийн зарим гişүүд тэгээд албан тушаалтнууд байна. За асуух ярий. Асуухыг хариулах байна. За өнөөдрийн энэ дугаараар өмнөх дугаар дээр нэг тэрэнгийн тухай өөр өнцөг гээд ярьсан байгаа. Танаас одоо бөөтэй холбоотой хитрхи хар зүйл бас хар гэхүү те сүдэр талын зүйлс гэхээс илүүтэй гэгээлэг зүйлс яри гэж миний хувьд бол хөглөгдөж байна. Тэгээд юутаач танаас юу ярих вэ гэдгийн талаар надад бол орон ороод ирлээ л дээ. Яагаад гэх юм бол одоо нэг бөө болоод сорлоод авч чадахгүй өөрийгөө олж чадахгүй хүмүүс маш их хайдаг. Маш их хүмүүс үлдэж таадаг. Өрөөлийн үгнээс, өрөөлийн амнаас сонсоод энэ зүйл тал дээр бас ярил жоохон явштай юм болов. Тийм байна тий. Ягаад хүний үгээр яваад байгаа юм? Ягаад өөрсдийнхөө үгдээс сэтгэхгүй байгаа юм? Ягаад өөрөөр их мэдрэмжэнд итгэхгүй байгаа юм? Ягаад тэр нэг хүний үгээр өөрийнхөө амьдралыг заалгаад байгаа юм дээр? Ярил бас арай өөр сэдв болов. За наа чи маш одоо шинээр бөө болж байгаа эсвэл бөө болчоод очроо олохгүй байгаа хүмүүст маш хэрэгцээтэй сэдв байна гэж би бол дүгнэж байна. Улаач хүн болгонд энэ ихэд өөрийнх нь давах ёстой даваа байдаг, туул байдаг. Нэг чадамжийг тэнэг хүнд өгдөг. Давж чадсан хүнд өгдөг. Энэ багахан хэмжээний сорилыг давж чадахгүйгээс болоод одоо нэг айгүй олон асуухан байна л да. Тэрч бөө, энэч бөө очоод асуудаг, ярьдаг. Нөгөөдөл нь тэгэл болж өгөхгүй бүх юм ярьдаг, хэлдэг. Ягаад өөрийнх нь нөгөө нэг алтааг нь хэлчихгүй байгаа юм. Жохон тэцэчгээ, жохон хичээчгээ гэдэг ч юм уу. Энэ зүйл ч угаасаа байдаг юм аа. Угаасаа улаач болгон л давдаг. Даваа. Туулал. Сорой гэдэг шиг тий. За сорой гэж хэлэхгүй. Энэ зүгээр туулдаг л туулал. Улаач болохын хувьд. Улаач гэдэг нэрийг зөвхөн зүгээр туулдаг ёстой туулал. Сорой ч арай өөр болоо явчихна л та. Тий. За энэ ялаг та тэгээд гаргаад өгөөрэй. За хүмүүс маань одоо зочноо танилцуулж эхлэх ёстой тий. Та өөрийгөө юу гэж тодорхойлох вэ? Нэг өгүүлбэрээр. Тэгээд нөхцөл хөдөлж байгаа бүү байна дөө. Улаач байна дөө. За миний хувьд бол одоо маш олон жил буйсаад 10 жил буйсан захиур зарин гэж хүндэлж явдаг. Тэгээд саяхан судрынхаа номынхаа ийм өврийн жижигхэн хөөрхөн гоё ном байнгын бие давж явж болох тийм ном гаргасан байлээ тий. Нэршил үгүй амьдрал гэдэг. Тийм. Хүний амьдрал ч угаасаа нөгөө нэрлж болохгүй. Ямар ч нэршил хүн хэсэн мөртлөө маш их зовлон зүдгүр гэж өөртөө боддог хэрнээ. Тэгээд зовлон гэдэг нь юу юм? Жаргал гэдэг нь юу юм? Ерөөс таньж мэдэхгүй зүйл байгаад байдаг. Энэ дээр нэг жоохон нэг чиг өгөөд, жоохон нэг дэм өгье гэсэн дээрэл гаргасан зүйл. Нэршилгүй амьдрал гэдэг зүйл. Яагаад нэршилгүй амьдрал нэрлсэн гэхээр хүний амьдрал одоо яг би өөрийнхөө амьдрал нэр өгөйгөл бас л хэцүү. Одоо л нэр өгөх чадхаар хэмжээнд очиж байна. Энэ за өөрийн нам гэдэг зүйл ихэд бол маш олон хүнд хэрэгтэй байх болов. Маш олон хүнд ихэд бол жоохон ч чиг өгөх болов.
яаж өөрийгөө засах гээд явж байгаа хүмүүст, өөрийгөө олох гээд явж байгаа хүмүүст жоохон чиг өгөх болов гэдэг дээр ингээд гаргасан. Өөрийн ном. Өөрийн ном. Тийм, Өөрийн ном. тийм. Ерөнхийдөө бол өөрийнх. Өөрийнх. Тийм. За. Өөрийн ном өөрийн болгож чадах юм бол өөрийн хандлт дээр тэрний үр шимийг гаргаж чадна. Өөрийнхөө нь явах юм бол тэгэл нэг бодлон очоод хэвчих байх тоо. Тэр намайг өөрийн болох хэрэгтэй. Өөрийн намайг. Эхлээд өөртөө хийж эхлэе. Тэр өөрөө дээр ашиглах хэрэгтэй. Энэ нэг ашиглах одоо нэг өөрийгөө засах, чиглүүлэх, өөрийгөө өөрчлөлт төр ерөнхийдөө бол голчлон гаргасан юм. Тэгэхээр энэ бас хүндээ хэрэгтэй байх болов. Одоо нэг сайн дайрлалт нэг 10 хэдэн жил бөөллөө. Тэрнийхээ нэг алтан оноотой явсан замал дээр гаргасан зүйл. Нийт ном дотор гарахтай тийм актад төгсөрчөөгүй. Тийм амар оёг бүлэнтэй жуулаагүй байна. Одоо хүртэл өөрийгөө хөгжүүлээд явж байна. Тэгээ хүний хөгжил хаана хэзээ дуустдаг гэхээр өөрийгөө хайсан цагт өөрийгөө мартсан цагт хүний хөгжил дуустдаг юм байна. За. Хүн өөрийгөө яг тэр үедээ хайт юм байна. Өнгөрсөн төгөө зурлалт юм байна. Гэдэг зүйлийг л яг энэ ном дээр толгойж энэ номыг унших юм бол өнгөрсөн төгөө зурлах ирээдүйг илүү алтгах болов. Илүү хичээх болов гэдэг зүйлийг л гаргаж ирсэн зүйл. Өнгөрснөөс одоо суралцаж тий. Өнгөрсний алдаа дутагдал дээр гацах бос. Тийм. Ирээдүг сайн сайхны төлөө тэмүүлнэ. Ер нь бол өөрөө очиход л амьддаг мөртлөө өөрийгөө мартцсан байдаг. Бид нар ч бас өөрөө очихоо өгдөг л эхлэн болоо явж байгаа мөртлөө өөрөө очиход л гэж явсараад өөрсдөө хайцсан байдаг зүйлийг эндээ жоохон гаргаж ирсэн зүйл. Өөрөө очиход сайхан байх юм бол өөрийгөө сайхан байлгахаас эхэлнэ гэдэг зүйлийг л ерөнхийдөө бол гаргаж ирсэн ном. Тэгээд энийг уншсан хүмүүс өөртөө сайн ойлгох болов үү? Яг юуны төлөө гаргасан, хэний төлөө гаргасан гэдэг нь. Тэрнээс энэ яг ингээд хүн талуугаа чигсэн ном болохоос ш нэг хамт талуугаа гэхээс арай өөр. Одоо мөхсөө өөртөө л үр хоцоход төлөө зүтгэж байгаа бол энэ номыг аваад уншчихвал хэрэгтэй гэж. За тэгээд ташууруулаач миний хувьд одоо миний хувьд өөрийн хүндэлж явдаг зайран удган хүмүүстэй ярилцлага хийдэг подкаст байгаа. Тэгээд хамгийн нэн дэргүүнд одоо оруулж байгаа анхны зарим маань та болж байна. За тэгээд эхний асуулт. Энэ нэрээс бэлдээгүү. Бөө хүн өнгөрсөн төгөө зууралдагч хүн мөн үү? Яагаад гэхээр одоо хуучны онгодтой хочин цаг үеийн тэртээ цаг үед амьдарч исэн, ингэж исэн гэдэг нэг талаараа бодоод үзэнгүүт бөөхөн төгс өнгөрцсөн төгөө зурлдагч мөн ч юм шиг. Тэгэнгүүт таны хувьд болохоор өнгөрсөн төгөө хит битээ зурлт гэж тэгж байна. Тэгэнгүүт яг альтаа нь зурлдаж, альтаа нь зурлдахгүй байх ёстой юм бэ гэдэг ч юм уу. Энэ талаар та нэг өөрийнхөө ойлголтыг манай сонсогчдод. За ерөнхийдөө бол нөгөө хүн дандаа зовлон зүтгүүлэхэд зовлтод байдаг. Өөрийнхөө асуудалтай зовлтод өнгөрсөн зүйл дээр өнгөрсөн зүйлүүд юудаа зовлтох ёстой гэж миний хувьд өөрөө бодож байгаа зүйл нь юу гэхээр зөвхөн сайн сайхан дурсамжтайгаа зовлтож тэрэн дээрээ хөглөж илүү цааш авах хэрэгтэй гэж боддог. Тэргүүд ихэнх хүмүүс одоо яг уулзаад ингээд зөвлөгөө аваад үзүүл цавж байгаа ихэнх хүмүүсийн маань уулбаа дандаа нэг өнгөрсөн алтаан дээрээ зовлтаад байдаг. Ингээд нөгөө нэг хүн уушгаа ихгүй улам хойшоо яваад. Тэгэхээр өнгөрсөнтэйгээ хэрвээ зурлах болвол өөрийнхөө алдаанаас сургамж аваад урагшил гэсэн үг. Юу гэсэн үг вэ? Одоо нэг хүн ингээд зовлон шаналлал бодоод өнгөрсөн дээр алдсан алтан дээр эхлээд төлөвлөд идэг. Тэр нэг алдсан алдаа биш шүү дээ. Тэр том алдахаас сэргийлж байгаа багахан алдаа. За. Онгодуудын ярьдагтай таны онгод ярьж байла нөгөө даад чадах хохирлоо тарьж болно шүү дээ. Гэвч тэр нөгөө багахан зүйлийг ингээд үзүүлчихээ тэр том хохирлыг байхгүй болгож бол. Тийм. Тэгэнгүүт хүмүүс одоо яг ингээд ихэнх хувь нь дандаа өнгөрсөн ахуй амьдралын болж үтгэхгүй өөрийнхөө замналын алтан дээр айгүй төлөвлөж тэрэн дээр ингээд уусаа тэрийг өөрийгөө шаналлаад байдаг. Өөрийгөө гацаалгаад байдаг. Тэгэнгүүт яагаад заавал тэр зүйлээ бодно? Сайн сайхан зүйл дэмжээ өчнөл байгаа шүү дээ. Тэрүүгээрээ өөрийнхөө ингээд хүч болгоод, шат болгоод явах хэрэгтэй байна. Миний хувьд.
Алдаатайгаа зугалтаадах юм бол тэгэл амьдрал цаашаа явахгүй шүү дээ. Зөвхөн алдаа л харагдана. Амьдрал аливаа зүйлээр алдаа харагдана. Хүмүүсийн үгэн дээр өөх харагдана. Хүмүүсийн үгэн дээр ингээл өөрийнх нь үтсэн ядж байгаа байдлыг ингээс айгуусан хардаг. Хүмүүс энэ надад ингэж хэлчлээ. Энэ намайг ингэж өгөөсгчлээ гэдэг зүйл дээр. Тэгэхээр нэг алдаагаа харж амьдралаа өгүүлж байгаа л нэг жишээ. Чи өчнөө харах зүйл байна шүү дээ. Өдрийг хүн сайнслаад өөрт нь хэлж шүү дээ. За чи тэгээд дээ шүү. Тэнгүүд энэ хүн намайг ингээд жоохон муулчлаа. Нэг бас надад дургу. Гэтэл нөө сүрэг талаас нь харчдаг. Яг бол сүрэг талын нэг ухамсар сүрэг талын нэг дурсамж өөр өөр төр тэгээд байгаа болох гэж хардаг. Энэ зүйлийг тэгж авсараагаад урдмын хараал болгоцсон хүмүүс ч байна. Энэ талаар жаахан дэлгэрүүлээд өгөөч. Ухамсарыг хараал болгоцсон гэдэг үү? Тий. Үг хүртэл хараал болчихсон шүү дээ. За тийм. Дахин давцаар агаад, дахин хэлсээр агаад. Ялангуяа чамайг хэн сайн мэд чинь тэр хүн чамайг хараана. Одоо энэ улс төрчдийг ажиглаад хад бас тийм л байна л та. Ягаад хараал өрөхгүй байна те. Тэр хүнтэй уулзаж үзээчгүй те. Сайн мэдэхгүй байж иж гараагаад байдаг тэр хүнд нэг хүрхгүй байгаа те. Удам мөсөн цуг идэж байгаа юм чинь. Тэднээс харахгүй шүү дээ. Өтөлн цуг идэж юм гин. Ер нь бол цуг бүгд л тэгэл цуг идэл тэрийг яаж муулахад гац мөгнөх хөвсөрөг. Тэгэнгүүт удам мөсөө гэдэг зүйл чинь ихэд бол одоо нэг би нэг хамгийн сайн мэддэг. Энэ тэрний үг. Энэ ээж аавны юм байсан. Энэ юм л байх ёстой гэдгийг кодлчихдээ. Үр хөвгтүүд юм. Тэгэнгүүт одоо энэ чинь нэг бурхны зурсан зураг гэдэг шүү дээ. За тий. Тэр өгсөн зурсан зураг яваад байгаа шүү дээ. Уул нь бол хөрх юм. Чи нэг бүтээгч хад зурсан зураг явж байгаа. Бүтээгч яа тий. Бүтээгч ямар явсан мэд бид яг тэгж. Энд дээр жоохон дэлгэрэнгүүлээд яриул энд нэг юу байхгүй. За бүтээгчд бид яа гэж тийм үү. Бид яа гэж дурдна гэж ярьж хэлж зөвлөдөг хүмүүс байхгүй байсан. Одоо бид нар бол мэдээлэл хангалтайсан авч байна. Бид нар өөрсдөө хангалтайсан засах хэмжээнд хүрч байна. Ийм мэдээлэл аваад ийм боломжтой байгаа үедээ өөрсдийгөө засч чадахгүй бол өрөөлөнийг буруутгах шаардлага байхгүй. Тэнгүүд эцэг их яаж амьдарч ин өөр хүүхдийг тэгж л явж байгаа юм. Эцэг их ямар явсан байна өөр хүүхдийг тэгж л яв. Гэхдээ бид нар бүтээгч буруутгахгүйгээр бидний эцэг ихэд ингэж зөвлөх боломж өөрсдийнхөө байх нийгэм байгаагүй. Бидний одоо байгаа нийгэм айгүй гоё нийгэм. Өөрсдийнхөө дуртай зүйлээ хийж, дуртай зүйлээ хөгжиж, дуртай зүйлээ хийх ийм нийгэмд бид нар өөрсдөө амьдарч байгаа. Бидний эцэг бол энд нийгэмд амьдарч чадаагүй. Энэ хүмүүс тэгж хэлэх зөвлөх хүмүүс байгаагүй. Одоо тэмүүд бид нар өөрөө очтой энэ зүйлийг биш илүү агсан зүйлийг үлдээх боломжтой болж байгаа. Яагаад бол бүх мэдээлэл утсан дээр одоо өсөх юм бол бүх юм байна. Одоо асуух юм бол мэдээлэл одоо үн цэнэг болоод байна. Хүмүүс одоо мэдрэмж хайж ил амьдардаг болох юм шиг ирээдүйд бол санагдчихэв. Тийм. Хуучин бол нэг зодонуудын давсан хүмүүс ч айгүй мундагагдсан. Одоо өөрийгөө бие авч явдаг, үгээ цэгнэдэг, өвдлөө хяндаг хүмүүс ч айгүй байдаг болж байна. Бие зөв авч явдаг хүмүүс. Яг тэрнтэй ялгаагүй бидний аав ээж тиймэрхүү боломж байсан бол бас л тэгэл явж байгаа. Тэгмэд бид нар маш их боломжтой үед амьдарч байгаа мөртлөө нэг тийм одоо ямар сэтгэлгүй. Одоо таны яриагаар бол бид нар бүтээгч буюу ээж аав өөрийнхөө үүслээ хүндэтгэх нь өөрийгөө хөндлөж байгаа хэлбэр юм да гэж би бол ойлгож авлаа. Ерөнхийдөө бол нэг тийм. Тэгэнгүүт одоо тэр бүтээгчсээ төрөг юм шиг хүмүүс байсан шүү дээ. Өгөөсөгдөг, үзэн яддаг. Өөрөө хичээж чадаагүйж айн биеийн төлөд өгсөн баг чинь. Тийм тэнийг хүндэтгэх хүмүүс. За тэрийг яриад яах вэ? Тэнийг яриад бол хүн төрлөختөн бид нар анхны бүтээгч рүүгээл тэмүүлсээр агаад энэ шашин мөргөл гэдэг зүйлүүсээ одоо бөө мөргөлт бол анхны бүтээгчийг тэнгэр эцэг гэж одоо нэрийддэг те бид нэр анхдагч одоо миний яг жинхэнэ бүтээгч ойрын гэх юм уу те ээж аав маань
байгаад байна. Бас нийгэм хүнийг бүтээж байна те. За тэгээд хоёлаа түрүүн удмын хараал гэдээ ярьжсэн. Тэр сэдвүүдээс хазаачсан уу? Хазаачлаа, нэлээд хазаачлаа. За. Удмын хараал гэдэг зүйл нь ихэдтэй бол нэг үг гэдгээс ч үүснэ хөвшил дадлаггээс ч үүснэ. Яагаад гэвэл нэг яг юу хараал гэдэг байгаа юм. Юуг хараал биш гэдэг байгаа юм. Гэргээд ч мэдэхгүй л байгаа байхгүй. Хараал гэж яг юу юм? Хараалын мөн чанар нь яг юу юм? Үр хөвгтөө харааж байгаа нь хүртэл хараал байхгүй. Тэр замлыг өгүүлж байгаа. Нэг талдаа. Яагаад вэ? Тэнийг навшаал гэдэг тэнийг навшаал болно шүү дээ. Ер нь бол Тэ. миний бурхан миний дэвтэж гэдэг үддэж л болно шүү дээ. Ер нь бол тэнгууд үг гэдэг зүйл чинь ихэд бол энэ удам мөхс орог төрлийн хамгийн том хүч агаад байгаа. Яг Монгол угсаатны үг гэдэг зүйл. Эртэл цагаас ахуулаад энэ ихэд бол нэг за яг дахиад нэг хүмүүсийн ярьдаг зүйлийг ярьж магадгүй. Гэтэ хүн болгон ярьдаг мөртлөө энийг хэрэгжүүлж чаддаггүй зүйл. Үг дээдс энэ ихэд бол өөр очоо харахтаа хүртэл өрөөлөөр хараад байсан. Зэмлэлтэй хүртэл өрөөлөө зэмлэлтэй байсан. Гэхдээ одоо энийг мэддэг мөртлөө хийдэггүй маш олон хүн байгаа шүү дээ. Ерөөхтөө бас хараал шиг сонсогдоход ягт ирээл байдаг те. Гурван нуур хайг нь хагархаа гэл. Тэ. Энийг ерөнхийдөө анх хараал гэж боддогсэн одоо ерөөл гэдэг болчихлоо байхгүй. Тийм Монголчууд бол ерөөсөө ерөөлч арт түмэн юм байна. амны бэлгэлээ дээдэлдэг байсан арт юм. Тэрнээс амны бэлгэлэл гэдэг чинь амьдралын хамгийн том тух байдаг гэдэг. Тух. Тийм. Тав тух. Ам ямар зүйлээр баярлаг байна. Амьдрал яг тийм зүйлээр баярлаг байна. Болохгүй бүтэхгүй л гэдэг бол болохгүй бүтэхгүй л яваад тийм. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдөө болохгүй бүтэхгүй чадахгүй мэдэхгүй энэ нэстэ тийм гэдэг зүйлээр хаал гэдэг зүйлийг өөрийн мэдлэг бий болгоод байгаа. Тэгээ өөрийн мэдлэг бий болоод байгаа гэдэг дээр чи үнэхээр санал нийлж байна. Яг л мэддэг гэж болгоогүй мэдэхгүй болгоод болгоод байгаа. Энд чинь нөгөө нэг өөх төөх гэдэг зүйлийг ингээд устгаад үгүй болгоцсон зүйл. Энэ зүйл болно, энэ зүйл болохгүй гэдэг зүйл. Ерөнхийдөө бол одоо ерөнхийдөө ч гэжтэй. За энийг яаж гоё хэлэх вэ? Гоё маяг хэлэх шаардлагагүй зүгээр та мэдрэмжээ л илэрхийлэхэд болно. Яаж нэг хүмүүст ойлгохоор хэлэх үгүй л бодоод байна. Чи бас би өөрийнхөө мэддэг зүйлийг бас хүмүүстээс жоохон ойлгуулж бодоо. Ямар хот дэв шиг ярьсан уу? Гоё. За хараал удмын нөлөө тий. Тэгээ ярианаас нэг асуултаас азаагаад байж. Гэхдээ хамаагүй зүгээр л чилээтэй манай подкаст ч одоо. Тэгээ ерөнхийдөө заа уучлаарай. Ерөнхийдөө анх удаа юм яриа өгч байгаа болохоор бас жоохон Та чинь ер нь нэг өмнө одоо подкаст нэвтрүүлэгт нэг оролцоод байдаггүй. Үгүй нэх биш ер нь оролцож байгаа. Энэ анхны Өрөөрөө л үйлээ хийгээл явчихлээ тийм. өөрийнхөө л явдаг байлаач. Тийм учраас манай сонсогчид алдаа оноо тань ойлгох байх уу. Тэгээд үгийн алдаан дээр дайрч тавчлаад байхгүй л үү. Сөрөг хүмүүсийг блок гэдэг шиг. За удмын хараал гэдэг зүйлийг хүнээсээ өөрөөсөө үүсдэг зүйл. Одоо нэг айгуу тавчхан ярьчин. Яа тэгэхээр хүний сөрөг ирчин, сөрөг бодлоос үүсдэг гэдэг. Сөрөг ирчин, сөрөг бодлоос үүсдэг гэдэг. За. За ерөнхийдөө бол ингээд л хэлчих. Үг үйлдэлээс үүсдэг гэдэг. Энэ үг үйлдэлээ хэмжих юм бол илүү цаашаа бат бөх, илүү цаашаа нэг одоо за нэг юм ярьчих. Бид нар өөрөө очиход амьдэрдэг. Хэсэг мөртлөө өөрөө очиход юу хийдэг вэ? Хоол чинь, ундал чинь энэ өмөрөг гэдэг зүйлээ өөрсдөө төлөө хийж гэж бодоод идэг. Гэхдээ энэ чинь нэг өөртөө бас сайхан амьдарч байж бүр хүүхэд илүү сайхан амьдлаг бүтээх боломжтой байдаг. Тэгмэд өөрсдөө хайчаад үр хүүхдэд эднэж юусаа байхгүй. Тэгээ энэ дэр өөрсдөө тэгээд бодоод томгоогаад үзнэ үз. Тэ. За, маш сайхан ойлгомжтой хариулт өглөө. Дараагийн асуулт. Тэгвэл таны ярьж байгаа юм дээр ингээд тавчхандаа хэлэхэд бас нэг асуулт байдлаар асуун хэлэхэд ийм гэсэн үг үү? Хүмүүс ингээд тэгээд идэв шүү дээ. Хараал гэд хин нэг надад хараад илчлээ. Тийм бөө надад хараал хийсэн бай гэдэг нэг тиймэрхүү зүйл яриад манай удам хараалтай юм шиг байна гэсэн зүйлүүд хүмүүсийн дунд явгаа яриа их байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь нэг хин нэгэн зориулаад
зан үйл хийгээд бусдад ингээд хараал хийгээд суудаг гэхээсээ илүүтэй хувь хүн үг үйлдэл бодлоороо өөртөө ингээд хараалыг бий болгоо удамдаа үүсгээд явдаг гэж ойлгож болох уу? Тийм. Ярианаас Тэр чинь нэг одоо нэг альва нэг удам угсаараа тэнцэлтэд хин нэгэнтэй тэмцэлчээж чинь биетэр хийх хараал болно доо. Тэнгүүд энэ чинь нэг удам угсан хараал гэдэг зүйл яагаад үүсэж байгаа юм гэхээр чинь дотроос үүсдэг. Яагаад гэх юм бол энэ чинь нэг би чамайг мэдхгүй гэж би чамд хараалж байхгүй. Би мэддэг хүний үгээр доромжиж үйлдэлээрээ тэр хүнийг үүсгэж энэ чинь бод хараалт. Мэддэг хүний л хараад. Мэддэг хүн хайсан тохиолдолд хараал нь нэлээд тусдаг. Мэдгүй хүний хараал бол хөнгөн тусчдаг. Энэ муулхалтай. Муулхаа тэр тийм юм гэл муулал хин нэгэндээ ярьдаг те. Тэнгүүд тэр хүний ярьсан яриад тэр хүндэл тэр чаашаа очдөг. Тэгэнгүүт хамаатан садна би нэгээ муулдаг. Хамгийн заваа. Тэр тэгсэн гин энэ ингэсэн гин. Энэ ч нөө хүндээ сүрэг ирч болчихдог. Хүн одоо нэг өөрийнхөө мэддэг дотны орон зайгаасаа л сэвчдэг, хараал авдаг гэдэг бол ялцчихгүй үнэн. Одоо сошиалар бол манайг бол намайг бол маш олон хүмүүс ингэж хараач дурамжилдаг. Тэн дээр л би зүгээр инээж байгаад уншичдаг. Гэхдээ миний хүндэлсэн, хайрлсан ч гэдэм үү таньдаг хүмүүс намайг болохоор надад амар хүндэр тусдаг. Тэ. Яг тэрийг болвол бөө хүний өнцгөөс та бол маш гоё ярьж гин гэж бодож байна. Тэн бөөч энгийн хүн ч ихэд бол үг гэдэг зүйлийг эрхэмлж чадах юм бол нэг үн зэнтэй болгож чадна. Үг гэдэг зүйлийг үн зэнд чадах юм бол нэг хараалж болгосон бол боломжтой байд. Үгний дээр бид нар амьдардаг автан байхгүй. Үгний дээр. Тэр нэг гал голомт гэж ярьдэн шүү дээ. Галаа өргөцсөн, өгөө өргөцсөн, өөрийгөө хайцсан. Ийм л автан гэж байна. Одоо энэ зүйлүүд яг эсэргийгээд ингээд болгочих юм бол илүү гоё чадамжтай болох уу. Гэтэ илүү гоё болж л байна хүн болгон. Нээлттэй болж байна, ухамсартай болж байна. Ядч өөрийгөө застдаг, өөрийгөө хайрладаг болж байна. Энэ ихний шатны алхамж харж байна. Яг л ингэж үр хөвгт илүү тэнглэн яв. Илүү хүчтэй явна, илүү ачаалттай амьдрна гэж харж байгаа. За маш сайхан харилт өглөө. За одоо нэг бүгд анхны ярьсан сэтгэлийг боцоод очив. За тэгээ. Тэгвэл бүр шаалт өөрөө явуулчихлаа нүг бүхэн заавал сүрээ өгдөг шалгалт өгдөг гэдэг ирсэн шүү дээ анхнаад. Тэгэнгүүт маш олон бүхнэр одоо ингээд байхгүй болж ин хоёуг хувцааш тааж ин тий. Тэгэнгүүт асуух маш олон хүнтэй болсон. Асуух маш олон хүнтэй болсон. Очоод гэр бүл нь. За. Уул нь өдөр улаач хөрх юм буулгах ядаад байгаа юм л та. Гэр бүл нь очоод за энэ болохгүй байна. Бас болохгүй юм байж л таарна шүү дээ. Чи чинь шууд мэдтэй, шууд чадмжтай болохгүй шүү дээ. Мэдээж. Тийм. Чи чинь туулгастай туулж яж юм ихэд бол болох байтал гэр бүл нь очиж хинээс асуучдаг. За энэ нэг юм буулгаад тэнтэй энэ мөн үү биш үү? Хамгийн заваа нь гэр бүл. Хамгийн өдөг хүмүүс. Надад ч тийм тохиолдол байгаа. За байсан. Бид тэрийг ялан тэлээ гарсан. Тэгэнгүүт энэ зөвлөгийг яагаад одоо хоёуг хувцааж шатаагаад байгаа. Тэр удам өгсөн нүүлэнд яагаад оролцох хэрэгтэй юм? Үзүүлээ аяг гайхдаг. Анаа ч миний бас их бодож явдаг сэдв. Энэ дээр та жаахан дэлгэрүүлээд өгөөч. Тэр улаач нь өөрөө давхртаа давааг давчих юм бол хамаг тэнгэр нь илүү их мэдээлэл, илүү чадамжийг өгдөг. Багахан хэмжээний сорил байдаг. Сорилтыг давжиж чадамжтай мөн бий болдог гэж үздэг. Миний хувьд. Яагаад гэвэл бүх зүйл бэлэн байгаа улаач тийм яг ашиг үнээс илүү хөөгөө явчихдаг гэж байна. Хитцэн ашиг шанал. Тийм. Яг хүний амьдралд хэрэгцээ байна л та. Гэхдээ бөө мөрөглийн улбан дээр бол бүгд өцө буулгаад явж тоосон юм. Тэгтээ турлаа баян болов тэгтээ ажиглалтай амьддаг. Миний хувьд. Маш сонирхолтой. Миний өнцгөр харах юм бол хүн бол өөрөөр харна л та. Энд бол нэг талаас ярих зүйл биш. Чи маш олон талаар ярих зүйл. Би энэ чинь өөрийнхөө талаас л ярьж байгаа өнцгөөс харсан өнцгөөс ярьж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр
Тэр жоохон сорыг даваад гарчаасаа. Тэр жоохон ямиг даваад гараад бүгдээс тэгээ холбогдоод илүү цаашаа үүлээгээд яваасаа л ч үсэж байгаа. Чин бас цуглааш нас. Тэгэхгүй хин нэгний амаар хин нэгний үгээр биш. Яг өөрийнхөө ухамсаар өөрийнхөө мэдрэмжээр яваач хэлж л. За дахиад жаахан дэлгэрүүлдэ. За би өөрийнхөө өнцгээрээ. Миний хувьд бол бас улаач хүн. Тэгээд миний хамгийн дургуйлахдаг зүйл хүн өөрөө өөрийнхөө одоо үеийн өөр ачааг өөрөө л өөрийн штэ гэж би бол боддог. Яг бусдаас дэм тусламж авч боловч хүн өөрөө л түүнийг давна. Тэгэнгүүт энэ бөөнөр дотор чи буруудсан байна, чи буруу юм залцсан байна, чи тэрэндсэн байна. Алийн хоёр хувцас надад авчирж ир. Би чам засал хий. Надад чи шатаан матаан гэдэг үйл байдаг. Би энэ дээр бол маш хэмзэглэж одоо дургуулгаж явдаг. Тэ? Энэ дээр та жаахан дэлгэрэнгүй. Сая цохолглоо шүү. Бүр нэг болохгүй тэрийг альдан залцсан бол тэрийг засаад чөлөөлөж болох бах. Хоёр хувцас авчтаа нэгдэг тэр удам мөксөг үгүй болгож байгаа шүү. Өөр өөрийнхөө зовлон нэмж байгаа шүү. За би л бол одоо яг өөрийнхөө үнсээр ингэж ярихад за буруутсан улааштай уулзах юм бол за засаад үе чөлөөлөдөг үе. На хоёр зүйлтэн дээр ийм зүйлтөө ийм зүйл илүү нэж хэлэхээс биш авч шатаагаад өөр дээр ачаа өөр дээр нүглэл үрж байгаа. Яг л чинь нэг хүнийх биш. Маш олон хүний амьдрал ухсаг удам ухсаг байхгүй болгож байгаа зүйл. Тэгэхээр энийг үүрч чадах болол хийж байгаа байлгүй тий. Тэ өөртөө үлээ даахал байлгүй дээ. Одоо бүр овоо тархилаа тий. Тэн дээр ингээл бүүгийн эд хэрэгслүүд ингээд бүр ил хайцсан хог болцсон байж дээ шүү дээ тий. Тэ энийг бол би бол хин нэг нь тэг гэсэн болохоор тэр хүнд гэж явж тавьж байгаа шүү дээ. За тийшээ явж хийшээ. Өө чи буруу юм бэ? Чи тийм юм бэ? Гэдэг зүйл үнэхээр харамсалтай. Хүний үгээр хүний толгойг явж байгаа хүмүүс үнэхээр харамсалтай. Хүний үгээр тий толгойг явж байгаа гэдэгтэй асуулаа гэж байна. Яг тэгвэл чин удам өгсөн онгод тэнгэрүүд нь байгаа болохоор улаач болж байгаа. Тэр зөв залсан ч буруу залсан ч улаач хүн өөрөө хичээлдлээ зөв болох боломжтой. Зөв болох боломжтой. Тий. Зөв болох боломжтой. Өөрийн хичээл зүтгэлээрээ лутгах боломжтой. Яг би жисэн юмд даривчлээсэн. Сэтчлээсэн тэрийг гаргаж хэлсэн. Одоо үүдээс төгөөд бүгдэн сайхан л үү. Тэгэхээр хүн хичээх юм бол бүх зүйлийг ялан дэлж чадна. Хүнээс асуух биш. Өөрөө хайх хэрэгтэй гэж л. За энэ дээр би өөрөө үзэл бодлоо хэлэхэд миний хувьд бол бас тийм хуч тань шиг бол хууч бөө биш ээ. Шинхэн гэж хэлэх нь цаашаа бас нэг дунд төвшний бөө болов гэж таарсан үү те. Та бол одоо бараг 10-аад жил болж байна гэдэг шиг. За миний хувьд бол за миний ч гэжтэй манай өнгөтэй хэлсэн үглээд хөх толбтой хүн болгон бөө болох боломжтой. Энэ дэр таас тийм гэж боддог. Харин улаач болох боломжтой тий. Зайран удан гэдэг нь бол тамганаасаа болт юм байна. Тамгатай бол тэр зайран удан гэдэг нь болж болно. Хүн ер нь өөрийнхөө сүнсээрч бөөлж болно. Онгод байхгүйсэн ч гэлээд. Тий. Гэж би бол гэрч бүүлэн, ойлголт авдаг. гэрч бүүлэн, лус хангаач бүүлэн, лус авдагч бүүлэн. Маш олон төлөв харгалдаад. Гэтэ нэг хүний өөрийнх нь чадамж, өөрийнх нь өгдөл юу вэ гэдгээс хамаарат явдаг байлаа. Ирлэг тамийн онготоор одоо бөөлнө гэхээр гадаад одоо кинон дээр гардаг байр бол сатан гэж бас зарим нэг христийн урсгалууд ярьдаг шүү дээ. Ярих юм бас ярих ах уу, тэгээ хэлэхэр бөөлнөж чиг байх уу, тэргүүрээ бөөлнөж чиг байх уу гэж ярих л байна. Нэг хийж үзэг хүмүүс ч ярихад аюу амархан байдаг шүү дээ. Хийж үзсэн байвал бас энэ ч арай өөр шүү дээ, ярихад арай өөр. Үгүйсэхгүй, угаасаа бүгд боломжтой зүйл л. Зүгээр эрлэгээр бөөлнө гэж юу ах вэ гэж ярьж байгаа шүү дээ. Зарим одоо мэдгүй хүмүүс тэгэж юу ах вэ гэж үгүйсэж болно тийм үү. Гэхдээ бөө гэдэг юм чинь дан цагаан гэгээ үлийг хүйдэг юм биш болчиход шүү дээ. Ер нь харна байж цагаан тодорч тэнгэрийн үлдэн гэж ярьж байгаа ч гэсэндээ бас тэр хар сүнстэй ш тэмцдэг хүмүүс шүү дээ.
шүн Тийм хүртэл энэ дээр нэг жишээ ярихад ерөнхийдөө бол одоо манай ах чинь эмнэлгээс 10 сард эмнэлгээс одоо ямар ч найдваргүй гарч ирсэн. Ямар ч эмчтгээгүй гэж гарч ирсэн байхгүй. 10 сарын хэдэнд гарч ирлээ да. За хэд оны санахгүй байна. Бас бүлээн хэдэн жилийн өмнө. Тэгэхэд эрэлхэр бүлэх шалгалт болчихсон. Энэ бас нь хамгаалж авч үлдэхийн тулд. Эмнэлгээс найдваргүй гарсан хүнийг энэ хүн одоо 7 чанахгүй 5 чанахгүй одоо эмнэлэгтээ өхөхгүй яагаад гэвэл эмнэлгийн одоо нэр хүнд гэдэг зүйл дээр хөгжил гарч ирсэн байхгүй. Тэгэнгүүт тэр хүнийг би 2 сарын цагаан сарын өнгөртөл нь барьж ирсэн. Бүхэл төр нь босоод ирж байсан. Одоо нөгөө хүмүүсийн илтгэр бол кинон дээр картгаар бол ирэлгийн илч гэдгээр бүлсэн гэсэн үг. Тийм. Нэгсэн чинь ирлэгтэн тушаахгүй гэж ирлэгээр бүлчихсэн. Ирлэгт тушаахгүй, ирлэгт өгөхгүй. Тийм. Тэр нэг зүйл байгаа. Манай одоо хүмүүс ч мэдэх байх. Манайхыг ямар гаргаж ирээд ямар болгосныг. Тэгээд одоо манай тэр ах байхгүй л дээ. Тэнгэртэй төвшсөн тийм. Хүн өөрөө хичээхгүй бол бид нар 1000 хичээгээд нэмэрхүү юм байл. Тэр хүнийг бол хөл дээр нь босоос өөрөө нь л ордог болсон байсан. Хөвтрээр ирсэн. Тэгээд нэг тиймгүй шалтгаанслаад тэнгэртэй төвшсөн. Тэр хүн бол яг өөрөө хичээгээд зүтгэх юм бол босож болтгүй л байл. Ямар ч хэвчлэл хүн дээр 1000 сайхан бурхан байгаад юу ч чаддаг. 1000 боо байгаа ч юм чаддаг. Хүн өөрөө хичээхгүй л бол. Тэр үнсийг маш сайн харж байсан. Тэр үед бол ирэхээр болж байсан. Яг л ирлэг төрөхгүй гэж. Энэ бас намгааж авч хэлэх нь өдөр болгон буулдаг байсан. Өдөр болгон мандаг байсан. Нэлээ боддог. Болдог юм байна. Тэ. Болт байсан бол. Хүн болон дэс нүг ирлэг онгод вэ. Маш олон хүмүүс байгаа шүү дээ. Ер нь улааж болгоно. Тэрийг тань шимтэн хамгийн чухал. Одоо ямар онгод вэ? Тэр юун дээр ашиглах вэ? Цэгийн онгод, за нэг цэгийн онгод юун дээр ашиглах вэ? Харийн онгод би энэ дээр ашиглах вэ? Хаалцдаг хийгээд нэгтэд явах юм бол тэгэл туусна шүү дээ гэдэг шиг. Гол нь нүг ашиглах зүйлээ зөв гаргаж ирээд зөв онгодоо барих юм бол ямар ч зүйлийг хийж болдог гэдэг зүйлийг л хэлээд байгаа. Улаач хүмүүнд маш олон онгодууд байдаг. За эгэлтэнч гэлтгөө ер нь хүн болгонд онгод байдаг. Онгодтой хаягдсан хүний тэнгэр нь хайцсан хүн гэж одоо ярьдаг энэ нийгэмд. Үнэхээр олон онгод байд юм уу? Нэг улаач хүнд ойролцоогоор хэдэн онгод байд юм. Тийм олон онгодыг залаад явах нь зөв юм уу, буруу юм уу? Таны өнцгөр чадж байгаа бол олон онгодоо залаад үлээ хийгээд яв. Тэр өгдлүүд нь авч чадаад ашиглаж чадж байгаа бол чадахгүй бол 2-3 дээр л төвлөрч. Ерөнхийдөө бол хүн одоо ингээд улаарчин дундчаар 10 онгод болох боломжтой байдаг. Дундчаар уу? За. Дундчаар шүү дээ. Тэгэхэд тэр 10 онгодынхоо чадамжийг өөрийнх нь өгдлийг, өөрийнх нь мэдрэмжүүдийг ингээд тус нь ялгаж сурчих юм бол амар байдаг. Тэр чинь өөр ингэсэн мэдрэмжтэй, өөр ингэсэн өгдөлтөй болж байгаа шүү дээ. Онгод мэдрэмжээр хөглөгддөг гэж ярьдаг тий. Ямар онгодыг ямар үгээр хөглөх вэ? Ямар үгээр хөглөх үгд чинь гарч ирнэ. Тэр зүйлийг ялгаж чадахгүй бол яг төвдөө болсон тэр шүтэн дээрээ л төвлөр. Цаашаа ахитлаа. Ахаад ирэх юм бол онгодууд нь нэмдээд ирнэ, үйл нь нэмдээд ирнэ. Нэг бас л улаачийн зам л, улаачийн зам. Тэгэхээр тэр олон онгодоор бүүлэхээс биш эхлээд өөрийнхөө мэдрэмжийг мэдрээд онгодоо тэнэд авсан байгаа. Маш олон онгодын хөг орж ирдэг. Өөрөөр гэсэн чадамжтай байдаг. Яг бол нэг хүн бүх чадамжийг авнаж байхгүй. Тэнтэй л нэг онгод бүх чадамжийг авнаж байхгүй. Тэгдгээс нь ганцхан онгод. Олон төрлийн мэрэгжил байдаг гэх шиг олон төрлийн онгод байгаа шүү дээ. Тэгэхээр нэг онгод л өөрөөр гэсэн чадамжтай, өөрөөр гэсэн өгдөлтөй, өөрөөр гэсэн ажилтай л байдаг. Тэр бол нь дүргэж чадахгүй юм. Тэр бол нь мэдэрч чадахгүй гэдэг чинь бас өөр. Миний нэг сонсч ийсэн зүйлүүд энийг би танаас тодруулж асууя л та. Ганцхан удаа үйлдвэрх гэж ганцхан үлийг одоо энэ солир манай ит өгөн гарихта мөргөлдөх чинь гэдэг ч юм уу. Энэ дээр л би өөрийн гэсэн үүрэгтэй гэдэг онгодууд байж болох уу? Болно. Тэгтээ за яг уу дахиад жишээ авъя л да. Тэр нэг яг удан мөхсөө гоё тэнцвэртэй духтай удан мөхсөн гэж тэгж байгаа ч гэдэг. Гинтэн авъя.
Битгий эрсдэл. Яагаад гэвэл тэр чинь нөгөө яг удаан багсаа тэнхлэн байна шүү дээ. Тэрэн дээр гадна л орчих гэдэг шүү дээ. Эсвэл ч юм уу. Одоо нэг ялгаа нэг хүчин зүйл орчих гэдэг шүү дээ. Эндээс сэрдэх байдлаар бууж болдог. Бид сонсч ирсэн. Гэтэ өгдүүлсэн. Одоо тэгээ надад нэг асуулт төрж байна. Эргэлзээ үүссэн байгаа. Одоо өөрийнхөө залж байгаа онготод эсвэл өөртөө эргэлзээ үүссэн байгаа. Нөхцөл ямар хуу мэдрэмжээ бариад ямар үйлдэл хийх юм? За энэ дээр болохоор нэг жишээ аваад дахиад нэг жишээ авъя л да. Ягаад жишээ аваад нэхэр юм болгон л угаасаа аливаад нэг зүйлс үүсэлтэй байгаа. Тэр хүн бүү болчихвол заавал багшаас үүсэлтэй байгаа. Багш гэдэг хүн тэр хүнийг яг 3 жилийн хугацаанд даагаад засаад чиглүүлээд аваад явах үүрэгтэй. Тэр хүн багшаас асуух хэрэгтэй, зөвлөх хэрэгтэй. Тэгэнгүүт багшаа болдог. Багшаа үүсгдэг. Энэ явдал маш их байна. Өөрийнхөө үүсгэлийг одоо үүсгэж шүү дээ дахиад. Эцэг их төрүүлээд өглөө. Дөнгөж багш босгоод өглөө. Тэр багшаасаа сураад мэдлцээд явж байгаа байтал дахиад үүсгэлээ. За яг ийм байдал тулсан бол яг яах ёстой вэ гэхээр миний өөрийн үнцгээс ярих юм бол яаж өөрийнхөө төлөө амьд л үзэж. Хингэргээд л үзэж. Амьд буюу хингэрэг, хэцэнгэрэг тий. Яг өөрийнхөө төлөө. За. Мэдрэмж авах гээд. Одоо уушаа онгодоо болох гэж хичээдэг шүү дээ. Тэгээд мэдрэмж авахгүй. Тэгвэл яг өөрийнхөө төлөө ингэж зохиод үзэж. Өөрийнхөө төлөө дэлдэд үзэж. Өөртөө мэдрэмж авах төлөө хийгээд үзээч гэж зөвлөмөр. Нэг удаа биш. 2 удаа биш. Манай багш маань бол анх надад тэгж хэлж ирсэн. За, эхний 3 жил бөөхөн бол өөрийгөө засах гэдэг бөөлөө хийд юм а. Зөвхөн онгод руугаа гэхээс илүүтэй өөрлөгөө төвлөрөөд өөрийн алдаа дутагдал юу байна? Түүнийг олох гэж. Одоо бясалгалын дараагийн төвшний зүйл шүү дээ. Тэгээ бөө гэдэг зүйл чинь тий. Ер нь бол тий. Бясалгалын гүн хэлбэр юм уу? Гүн хэлбэр. Нэг төрлөнч байж болох юм тий. Би бол тэгж боддог. Одоо би ч бас шав босгүй жоо шавтай болцсон. Нэг үргээс л өөрөөд явж байгаа. Тэнгүүд би өөрөө нэг алдчихсан алдааг зөвлөдөг, хэлдэг. Алдчихсан алдаа гэхээр ерөнхийдөө бол нөгөө яг багшаас асууж байгаагүй алдаа маш их өгдөг. Асууж байгаагүй алдаа. Тийм. Асуух боломжгүй ч байсан гэх юм уу та. Одоо таны үед одоо тийм л байсан шүү дээ. Маш олон бөөнөр гинт босоод нэг багш дээр бол өстой шавдаг тий. Хідэн одоо бөө зэрэг босгосон жилээдээ тий. Одооны өнцгөр бодхойгоор юу гэд шоконд орохоор хідэн бөө зэрэг босгодог гэсэн гэж бай. Нэг удаагийн одоо босголтоор 70-80 бөө босгодог гэсэн үг байна. Тэр их сонирхолтой. Тэр тухай жаахан хөрөлтэй л. Тэр шаханы 10 багш шүү дээ. За. Тэгээд 70-80 л босно. Тэгээд 10 хүн ч өрөхгүй. Хамгийн гайгүй явж байгаа, хамгийн ихтэй хүчтэй явж байгаад нь очиж дэмж өгдөг. Тийм би байсан. Би өөрөө болчихсон үедээ байгаа. Гэтэ тэрийг бол бүр айгт дэлгэрүүлж ирээд яах. Чин бас нэг алдаа тоноод маш олон зүйл байгаа. Та ингээд одоо 10 хэдэн жил бөөлсөн гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхдээ ингээд бөөлж явахдаа хоосон хоноод ч болтгоо ингээд бөөлж исэн гэдэг шүү дээ. Яг юуны тулд яах гэж ингэж яг тэр үед ингэж болсон. Ер нь яах гэж бөө болсон юм. За, ерөнхийдөө бол хоос хонжсэн байгаа. Өгдөлөө болох уу, хоолоо авч идэх юм. Тийм үе байсан. Итгэл үнэмшлээ олж авах юм талд. Өөрийн итгэл үнэмшлээ олж авах юм талд. Маш гоё байна. Үргэлжлүүлээрэй. Яагаад итгэл үнэмшлээ олж авахд гүйлжсэн бэхээр энэ зүйл байгаль би заавал мэдчих ёстой холбогдох ёстой гэж болчихсон. 5 мөр одоо юмд бэлддэг байсан. 100 грамм их аваад, ширхгийн тамхи аваад, грамын сүү аваад,
янзаг бичээ аваад тийм үе байгаа. Тэгэхээр аягүй гол тусамжтай үе. Тэр үеэс яг тэр үеийг чи яг өөрөө тавах хамгийн даваа байсан. Яг бөөлөнд сонголт өгдөг. Гэр бүлээ сонгохгүй, бөгийн замлаа сонгохгүй. Сонголт байсан үе. Одоо бол гоё болчиход байна л да. Нэг тухай чинь ихэд 5,000 төгрөгтэй. Хоол авах уу? 5,000 ч бас хоол авч болдог гэсэн байхгүй. Нэг өдрийг болгодог байсан. Шуудаа нүрс аавна. Гарам мах аавна, гом аавна. Яг болдог гэсэн байхгүй. 1800 зөвлөд өгнө шүү дээ. Тийм тий. Яг л тийм дүг болж чинь толгойд. Шуудаа нүрс. 1800 нүрс аавна. Тэгээд 1100 мах авчна. Талхаа авчна. Тэгээд л тийм байсан. Та талхаж авч өртдөг байсан юм аа. Ерөнхийдөө бол яг хоолны юм аа л аваад өртдөг байсан. Мах авна, гом аавна. Ачир матч байхгүй шүү дээ. Яг л тийм үгээс ерөөсөө л өөрийгөө болох гэж, мөн чанараа болох гэж, өвдүүлээ болох гэж л болж ирсэн. Одоо тэгвэл мөн чадвараа олсон бол. Одоогийн байдлаар. Миний хэрэг бол одоо харахад мэдээж зөвхөн заранг ийм мэрэнгод би бараг гайхаж байна. Тэ. Өвөн болгон хүндэлдэг чадaltaй чансаатай боо гэдгийг нь бол төмөн олон мэднэ гэдэг шиг. За надад бол уучлаарай таны асуултанд. Яасан гэлээ? Одоо ингээд мөн чанараа олж чадсан. Олсон. Одоо сайхан байна. Өвдүүлээ залаад. Мөн чанар чи яг юу байсан бэ? Итгэл найдар. Бага байхгүй хоосны орон зай дүүргэсэн. Ямар ч зөв хөдөлгөөн хэмжээ ном гаргасан. Одоо тэгээд хүмүүст яаж ирэх нь хүлээгээ сууж байна. Хүмүүст нэг жоохон тийм ботасаа гэдгсэн дээр алтан оноор гарч ирсэн зүйл. Эсвэл одоо нэг аль нэг зүйлийг ашиглаад гаргаж ирээгүй. Зургийн хөтлөө өөртөө гараараа зурсан зураг. Өгдөл нь хөтлөө өөртөө амжилсан. Тэгэхээр ерөнхийдөө бол яг амьдралын туул дээр мөн чанараа олоод өгдөлийг олсон дээр ерөнхийдөө бол гаргасан ном. Энэ ном ерөнхийдөө бол одоо миний өгдөгөө ерөнхийдөө хэлээд өгөх. Олсон нь олоогүй гэдэг шүүгээд өгөх. Мөн чанараа олсон үсэн дээр л одоо ерөнхийдөө бол энэ номыг гаргах итгэлэг болж авч байгаа. Ном өштэй өөрийн ном. Өөртөө байх ном. Өөрийн болох ном. Өөртөө ашиглах, өөрийгөө хөгжүүлэх ном гэж харж байгаа. Тэгээ хүн болгон өөрөөрөө харах л та. Гэхдээ яг энэ нэг хүн болгон яг өөрийнх нь тууштай бас нэлээд сайн холбож өгөх болов гэж бодож харж байгаа. Ханти үлээ. Миний асуух гэдэг асуулт гэх юм бол хүн болгон л одоо бөө судалдаг хүмүүс бүдэл мэдэн шүү дээ. Бөөгийн тавилан, бөөгийн зам мөр маш хэцүү, чанга. Бөөгийн тавилан бол хатуу шүү гээл. Ахмад бөөнөр одоо ингээл яриа л байдаг. Тэгэнгүүт эсэргийн асууя. Бөө болохын хамгийн сайхан зүйл нь юу вэ? Таны одоо бөө болсноос хойш мэдэрч исэн хамгийн гоё сайхан үе юу гэх вэ? Ганцаардахгүй. Тэгээд залхуурахгүй. Хажуунаас нь байга нэг хүн өглөн чидийг одоо ингээд Хаашаа гэдэг. Залхуурах бол аягаа гоё штэ. Гэхдээ дотроос өглөөд идэв юм те. өглөн. Хажуунаас ч юм уу. Тийм. Нарийн утад намаас ирэн. Тэгэл гороол гэдээ явуулна. Улаануудыг тойрч алах нь. Мөлөөд удалгасан. Яагаад гэх юм бол одоо нэг тэнцээ хорогдсон зууд гарсан сүнсүүд дэм бол. Тэгэл явж чачин бас яллаа юмтай нүр тулна штэ. Ичин завн хамгийн анх явжсэн би аягуулсан санд. Эндээс ч одоо манах шараад тэнгуү туулан бууслалахдаг. 2 цаг авчиж. Тэгэл яаж чадандаа шүн алхам. Тэгэл тэр дундаа би за яг юу хийгээд яваад байгаа юм бэ гэж бодчихсон ч үе. Гэж маш олон айлт имэйл. Тэгэл шүн болохоор ч нэг маш олон юм сэрсэн байдаг, болцсон байдаг. Тэр бол нэг мэдэр нь харна. Тэгэл зочин бүдэрж уун. Тэгэл маш олон зүйлтэй нүүр тулж явж ирсэн үе байгаа. Одоо болгонгод сайхан дурсан.
сайхан хичээл зүтгэл төрөлний давж би одоо ингээд жоохон гэсэн өгдөлтгөө болгодог. Өгдөлтийг одоо яг юу хүсэж байгаа, юу ч хэлээд байгааг мэддэг болцсон юм болоо гэж бодож байна. Тэгээ мэддэг болцсон гэдэг нь болохоор бүгдийн биш. Мэдлэг гэдэг зүйлийг хүн сурсаар байж байгаа л өгдөг. Одоо суралцаал явж байна. Одоо дөнгөж нэг 10 жилээ төгсөөл явж байгаа гэж өөрийгөө үздэг. Онготод хэлдэг шүү дээ, тий. Хүн бүх мэргэжлийг зах зухаас нь сурахын тулд 360 буюу 180 жилийн хугацаа шаарддаг гэл тэгдэг. Бага. Суралцаад явж л юм. Алтаа суралцаад явж л. Дэвсэн цаашаа суралцаал явна. Өөрөөр ажлуудыг зөвлөг өөрчилж байгаа болохоор улам цаашаа өөрийгөө хөгжүүлэхэд хичээж байна. Яг хөө алдаанууд маш олон зүйл байна. Тэрийг засгаж хичээж байна. Татахгүй байхыг хичээж. Алдсан алдаагаа оноо олох гэж хичээж байна. Бүдэрсэн бүдэрлээ шат болох гэж хичээж байна. Тэгээд та нэг юм хүл юм дөө гэдэг шиг. Тэгээд 50 дөө гэдэг шиг. Өөр 50 дөө. За манай баарны сүүлийн 3 дөө гэдэг шиг цахиур зарингийн өргөний сүүлийн 3 асуултыг асууя. За надад нэг асуулт байна. Бөө хүний хамгийн том айдас нь юу вэ? За энэ найз гэдэг зүйл үү? За ерөнхийдөө бол 3 жишээ байна. Нэг жишээ нь өөрийнхөө одоо нэг онгоцгийнхээ үүлийг дүргэж чадаагүй гэсэн нэг байна. Миний хувьд ч тийм ерөнхийдөө өгдлөө дүргэж чадаагүй, үүлээ дүргэж чадаагүй гэсэн нэг айж байна. Яа энэ ч нэг тохиомжоор хүн болгон өгдлөө дүрдэг, хүн болгон өөрөктөө дүрдэг. Тэнгүүд би өөргөө дүргөөгүй байж чад өөд болчвол миний өрхөд яаж амжих болов гэсэн нэг. За тэгээд хоёр дахь нь тэгэл нэг махан битүүнээс л андуу. Махан битүүнээс. Тэр ингээс ахгүй юм. Хүн нэг мэдхгүй зүйлээс л хайж шин. За тийм. Тэг мэддэг болцсон ч хайж биш болчихно. Мэддэг болцсон учраас. Тэг. Хүн нэг мэдхгүй зүйлээс л хайдаг. Мэддэг зүйлээсээ биш. Хүн өөрчлөлтийг яагаад хийж чаддгүй гэхэд өөрчлөлтийг мэдхгүй болохоор. Яг өөрийнхөө байгаа хөвшил тасцсан байдаг болохоор. Өөрчлөж чаддаг. Адилхан. За дахиад төрсөн шүү. Бүр хадгалчлаа. Айдас ярьж байгаа. Хамгийн том айдас. Тэг. Мэдхгүй зүйлээсээ л байна. Мэддэг зүйлээс хүн айдгүй. Яагаад хүн мэддэг болчих юм бол хүн сайх шаардлагагүй болчихдог. Яаж хамгаалах юм мэддэг болчихдог. Тэнгүүд амьд хүн гэдэг зүйл чинь ерөөхдөө бол нөгөө нэг ямар ч барьцгүй барьц. Тэр хүн юу ч болж болно. Ямар ч болж болно. Бурхан ч болж болно. Бүх чөтгөрч болж болно гэдэг шиг. Өөрийгөө зөвцлээд явал бурхан болно, буруузлаад явах юм бол чөтгөр болно. Хүн болон дотор хоёулаа байдаг зүйл. Амьд хүнээс. За гурав дахь нь гэвэл энэ дэр дэлгэрүүлээд асуулт асууж. Амьд хүнээс сайн, ямар хүнээс сайх вэ? Та дукагаа сайх уу? Өөрийгөө олоогүй хүнээс сайн. Өөрийгөө мөн чанарыг олоогүй, өөрийнхөө өгдлийг олоогүй, өөрийгөө таних хүнээс сайн. Тийм хүн ямар ч барьцгүй байдаг гэж бодож болох уу? Өөрийгөө олоогүй ямар ч барьцгүй байдаг гэж бодож болох уу? Ямар ч барьцгүй. Бүх юмд холимтгай байдаг, бүх юмд автхамтгай байдаг. Бүх юмыг үүсгдэг. Өөрийгөө ч үүсгдэг, өөрөлөө ч үүсгдэг. Ийм хүн. Тэгээд жаргалаач мэдгүй, зовлонгоос мэдгүй. Ингээ явчихдаг. Тэр хүн чинь өөрийгөө олоогүй, өөрийгөө таних гэсэн. Гэ минийхаа шүү дээ. Ингээд бол одоо би бүр амар юм биддэг хүн шиг яриад их одоо болжтой болохгүй наа. Эцэстээ айгуу сайн өнцөг байна. За 3 дахь хайц нь за би босч байгаа шамраас хайж. Одоо гэсэн. Би одоо яг энэ албан дээр юу гэж хэлэх вэ гэхээр би энэ хүмүүсийг яг яаж залуулах болох вэ? Энэ хүмүүсийг яаж чиглүүлэх болох вэ гэдэг би одоо шинэ зүйлтэй нөхд болж байгаа болохоор энэ дахиад айц болчих. Би дахиад суралцах хэрэгтэй болж байна, дахиад мэдэрх хэрэгтэй болж байна, дахиад таних хэрэгтэй болж байна. Би өөрт нь өөрийгөө хөгжүүлэх гэж удмаас гэж явжсэн бол би дахиад хүнийг хөгжүүлэх гэж
Хүний амуудыг өгүүлэх гэж, засах гэж, чиглүүлэх гэж одоо засах нь цааш гэдэг шиг илүүдчтэй юм. Яаж юм сурах вэ? Яаж чиглүүлэх вэ? Яаж зөвхөн болох вэ гэдэг дахиад нэг хайц гарч ирж. Дахиад миний Төрүн та ярьжсэн шүү дээ. Би шавнараа заавал өөрөөсөө илүү гаргана. Надаас ухаантай, надаас чадaltaй, надаас хүчтэй. тийм болох нь миний өөрийн зорилго. Ягаад гэвэл тийм болгож чадахгүй бишээ босохгүй. Би өөрийгөө дагуулж чадахгүй бол би шав гэдэг зүйлийг босгож яах юм. Миний өөрийн зүйл. Ягаад гэх юм бол би альва зүйлийг өөрөөсөө илүү болох гэж хийдэг болохоос өөрөөсөө гарах гэж юм. Шав гэдэг нь дэс давах хэрэгтэй. Давчиж энэ хүн чинь энэ хүний шав штэ гэд нэг дурсах болов гэдэг бодлоо. Алсын бодлого. За хоёр дахь асуулт би асууч. За одоо цагийн үед бол маш олон бөөнөр байгаа. Тэгээд нийгмийн дунд одоо шав авах юм бол мөнгөтэй болно. Одоо өвөө аваагаа тэнцвэрлэхэд бол надад мөнгө өгдөг. Тэгээд энэ хүнийг би зардаг. Тэр хүнээр одоо дамжуулж мөнгө олдог хэрэгсэл болгож шавнараа дардаг асуудлууд бол энэ нийгэмд бол нуугаад явах уу ил байдаг. Энэ дээр таны бодол. Би өөрөө хүртэл амин авч өгөөд юмд нь хилцэж явчихсан байгаа. За нэг амин гэдэг нь одоо нэг хийц хэнгэрийг би өөрөө хүртэл хийгээд за хийж чадахгүй нь аваад үзсэн удаач байгаа. тэрийг бол мэднэ одоо. Тийм. За мөнгө олох гэдэг зүйл за би чамд босож өгнө гэж юусоо ярьж байгаа юм. Алин дээр нь ч тийм. Би ганцхан талын төрөлд би чиний хүн чанар өөрөө өөртөө засах заслыг чинь би хариуд наавья. Төлөвлөмжлөө чинь авъя. Яг бол мөнгө гэдэг зүйлээр их хүн хэмжчихээр би мөнгө өгсөн юм чинь яаж ч болно гэдэг үнсээс хандаад идэг. Тэгэнгүүт үгүй мөнгө чинь би өөрөө ч олж чадна. Голомчны итгэл үншил хичээл бүлэг чинь би авъя. Босч байгаа шанартад тэгж ярьдаг хэлдэг. Ягаад гэх юм бол би мөнгийг өөрөө ч олж чадна. Хүмүүс авах шаардлагагүй. Тэр зэрэгтэй болцсон. Болж байгаа. Уламж цаашаа болно. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо удан бохсаа гэдэг зүйлд би дэм болж байгаа болохоос би өнөө магашин хоолоо яйта гэж байгаа юм биш. Мөнгө гэдэг зүйл чинь ихэд бүхний үнс биш шүү дээ. Тэ. Харилцааг зохицуулах хэрэгсэл гэж би боддог. Зүгээр л хүний хэрэглээ нэгэн шатны зүйл. Хэрэглээ тий. Хэрэглэнийхээ боол болчих юм бол яг мөнгөний төлөөс улаархалах. Тэгээ би хүн төлөө илүү боддог. Хүн төлөө илүү их хэмэлдэг. Ягаад гэвэл би хүнийг бий болгоцсон байхад цаашаа илүү явах бол. Нэг хүнийсэн бий болгоод тэр одоо мөс цаашаа илүү явах бол. Ягаад гэвэл одоо энэ дахиад жишээлж энэ нөгөө нэг хүнийг заснаа гэдэг чинь утам мөсөд засаж байгаа зүйл. Хүн ч гэсэн утам мөсөн хэлхээ. Утам хэлхээ. Илэрхийлэл. Хүмүүс удмаа заснаа гэдэг амар том яриад байдаг. Тэдэн саяар тийм хэлгэлээ, эдэн саяар ийм хэлгэлээ. Ягаад өөрийгөө засахгүй байгаа юм бэ? Өөрөөс ч удмын нэг засалж штэ. Тийм штэ тий. Өөрийгөө засаагүй одоо тэдэн саяар засч хэлгэлээ. За 10 саяар засал хэлэгцсэн юм чист гоё алчлаа манай удам засагчлаа л гэдэг. Үгүй тэр чинь нөгөө удмын өгөгдлийг өөрийнхөө биедээс авч хайж ээж, өөрийгөө олчээж, өөрийгөө өөрчилж удмын заслыг хэлэх бол. Миний хаа. Ягаад гэвэл хүн гэдэг чинь удмын хэлхээ болно. Удмын өчр болно. Удам гэж нэг том оттой зөвлөх юм бол энэ салаам өчр байхгүй. Тэнгүүд удам зүйл ягаад хийдэг? Удмын үндсэн гэмтэлтэй байдаг шүү дээ. Тэр үндсийг засахгүй тэр дээр гам өчрөц цаад ямар хэрэгтэй. Тэнгүүд өнөхөд бол хүн өөрийгөө засаад явж чи үнслэг үлдчихэл өгнө. Танад ч л өгнө. Түр жишээгээр явж шүү дээ. Тэ. Тэгэхээр хүн өөрийгөө засцсан байхад удмынхаа засах бас нэг хүчин толгойр болж өгөх бол. За маш сонирхолтой онцг байна. За гэж бодож байна. Гэлээ. За сүүлийн асуулт. За надад нэг асуулт байна. Тэгээд яг сүүлийн асуулт юм чи яг ингээд хаагаад дуусгаад их тохиромжтой болов гэж бодлоо. Сая ингээд ярихдаа шавнар гэж ярьлаа шүү дээ тий. Тэрүүнтэй ч холбогдно. Араас нь төгсөө та асуухдаа бас тэрүүнтэй холбогдсон асуулт асуулаа шүү дээ. Тэнгүүд миний асууж байгаа асуулт бас их тэрүүнтэй холбоотой. Одоо ингээд та бол бөөн хүн тий энэ салбар энэ одоо ертөнцид хүл тавиач. Тэгээд баггүй хугацаа өнгөрсөн байна. Харин энэ ертөнцид шинээр хүл тавьж байгаа
тавих гэж байгаа шинэ улаач нар байгаа шүү дээ. Энийг сонирхож их сонсож байгаа. Тэд нар тэгвэл одоо зөвхөн танаас биш одоо төгсөө танаас бас ингээд асууя. Та хоёр ингээд хариулаад өгч шинэ босч байгаа тийм улаач нарт юу гэж зөвлөх бэ? Энэ шинэ ертөнц рүү алхаад байна. Тэд нарт зөвлөх. За би хариулж байгаа. Би бол энэ дээр ингэж бодож байна. Шинэ босч байгаа улаач нар яг юунд түнд өөрийгөө засах хэрэгтэй болов? Өөрийгөө олох хэрэгтэй болов? Дотоод тэмцлээ дуусгах хэрэгтэй болов? Дотоод тэмцлээ дуусгачаад улаажлахад бас арай нэг өөр. Тэр чинь зүгээр дотоод тэмцлээ дууссан бод улаажлаад онгодоо мэдчихэж нэг тэмцэнэ. Тэгэнгүүт одоо дотоод тэмцлээ дуусгаг улааж өөрийгөө олох гэж нэг тэмцэнэ. Өрөөлөг мэдчих гэж нэг тэмцэнэ. Тэгэхээр яг өөрийгөө олоосаа, өөрийгөө таниасаа, өөрийнхөө дотор байгаа бүх зүйлийг гаргаж хаяасаа. Энд чинь дахиад нэг шинэ утас эхэлж шүү дээ. Шинэ амьдрал эхэлж шүү дээ. Тэгэхээр шинээр төрж эхэлж болохоор зүйл. Тэгэхээр дахиад шинээр төрж байгаа гэж хуучнтайгаа зурлахгүй. Дахиад шинэ зүйлийг мэдээ шинэ зүйлийг сурахын төлөө яваасаа гэж байна. Өөрийгөө даваасаа гэж байна. Яг л өөрийгөө давчиж өрөөлийг давна. Өөрийгөө засчиж өрөөлийг давна. Засна гэж л. За минийхээ нэг иймэрхүү товчоогүй тодорхой. Энийг ярих юм бол маш олон зүйлийг сунжаад ярина л та. Яриад ивэл дуусахгүй. За одоо би хариулах хэрэгтэй тийм. Шинхэн бөөнөртөх зөвлөмж гэдэг юм бол за нэгдүгээр талаа зөрөгтэй бай. Үтгэлээ бодохоор бид нар ихийн хөлийнээс мэдлээ зэрэглэж одоо хөхөө хөхөж амьдрий гэсэн итгэлээр хөхөө хөхөж зэрэглэснээроо бид нар амьдрч чаддаг. За тэгэнгүүт шин бөө болно гэдэг чинь тэнгэртэй мэдлж байгаагийн бас нэг хэлбэр гэж би бол ойлгодог. За. Яг үндсэн зөвлөгөө гэх юм бол сурахын, мэдхийн, таних донтон гэдэг шиг. Сурахын донтон байгаараа, эрдмийн шуналтай байгаараа, танин мэдхийн шуналтай байгаараа л гэдэг л зөвлөмж өгье. Хүн мэдгүйгээсээ болж алддаг, таниагүй, мэдгүй зүйлээсээ болоод айдаг гэж сая зохиор зарь хэлж байна тийм учраас мэдхийн, сурахын донтон байгаараа, шунлын одоо шуналтай байгаараа, эрдмийн шуналтай байгаараа л гэж хэлээ да. За Шаман Код подкастын маань зохиор зариндаа хийсэн эхний ярилцлага маш сайхан боллоо. Гэлалаа. За судар хаанаас авах вэ? Судрыг одоо тэгээд номыг судрыг гэх юу гэж нэрлэж байлаа? Өврийн ном гэж хэл. Ном гэж нэрлээд байгаа шүү дээ. Өөрийн ном. Эхлээд өөрийнх. Тэгээд өөрийн болгож чадах юм бол өөрийнх болох. Ерөнхийдөө бол нэг хөхнүүд подкаст сонсогчдод ерөнхийдөө бол зар дэлгэнгүй явж байгаа. Хөхнөрд подкаст сонсогчдын групп гэдээ хайгаад орох нь шүү дээ. Тэн дээр бол маш олон мэдээлэл байгаа. Ханаас яаж авах нь тодорхой байгаа. Тэгээд өөртөө хэрэгтэй юм бол авч уншаарай. Тэгээд хин гэдэг юм мэдмэр бол асааж уншаарай. гэж хэлээдээ одоо. За гэлээ. Манай подкаст нэг цагаас одоо үргэлжилдэг юм а 58 минут, 59 минут болсон байна. Гэлээ баяртай.